За ороо минь төргий. За засгийн газрын оруулж ирж байгаа ерөнхий сайдаас оруулж ирж байгаа засгийн газрын бүтэц бүдүүвчийг одоо бүхэлдэн дэмжиж байгаа. Надад нэг хоёр асуулт, хоёр санал байна. За засгийн газрын бүтцийг улс төрийн сонгуул болгоны дараа үр дүнгээр ингээд өөрчилдөг ийм жишээ сүүлийн одоо 7 энэ улсын хурлын сонгуулийн дараа явагдсан байт юм байна. Тэг ер нь цаашдаа одоо нийт улсын эрх ашигт нийцсэн ялангуяа засгийн газрын бүтцийг үндсэн хууль болон органик хуулиудад ингэж хуульчилж төрийн албыг илүү мэрэгсэн доктортой байлгах тал руу та бүрэн эрхийнхээ хугацаанд ийм ажил санаачлах уу? Өөрөөр хэлбэл төрийн алба мэрэгсэн доктортой мерит болох тал руугаа энэ илүү үр дүнгээ өгөх болов уу гэж би бас ингэж санал оруулж байгаа. Зөвхөн өнгөрсөн үеүүдэд ялангуяа өмнөх шинжлэлийн болон шийдлийн засгийн газрын үеүүдэд эвссэн нам эвслийнхээ бүлэгт хин нэг улс төрчид таацуулан засгийн газрын бүтэц портфольгүй сайдыг бий болгох ч гэдэм үү ийм маягаар явагдажсэн. Тэгэхээр энийг цаашид өөрчлөх ийм алхмуудыг хийвэл зүгээр болов уу гэдэг дээр би таны саналыг сонсгож байгаа. Хоёрдугаарт нь засгийн төрийн зарим чиг үүргийг ялангуяа төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа хэрнээ улсын үйлдвэрийн газар үндэсний төв нэртэй маш олон байгууллагууд байгаа талаар та бас бүлгийн хурал дээр ярьж ирсэн. Тэр энэ байгууллагууд бол төрийн үйлчлэгийг иргэдэд аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлснийхээ төлөө төлбөр хураамж авч түүнийг аж ахуйн тооцоон дээр үргэлжлэн байдлаар зарцуулаад ингээд яваад байгаа. Тэгэхээр энэ бол 1996 онд би санаж байна. Тухайн үед би оюутан байхад Монгол Улсын засгийн газар 9 яам 34 хэрэгжүүлэгч агентлаг 23 тохируулагч агентлагтайгаар үйл ажиллагаа явуулжсэн. Өөрөөр хэлбэл 57 агентлагтай явжсэн. Одоо агентлагуудын чиг үүргийг гүйцэтгэж байгаа байгууллагууд маань өөрөө аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулдаг нэг л ийм үрлэгэн одоо энэ эдийн засгийн хямралын үед бол ийм л явж байгаа. Тэгэхээр энийг цаашид энэ засгийн газрын бүтэц ялангуяа төрийн захиргааны байгууллагын бүдүүвчид өөрчлөлт оруулах юм тодтол хийх энэ төр ажлуудыг бас цаашид зохион байгуулж энэ төсвийг хэмнэлттэй зарцуулах тал дээр ажлууд хийхдгүү гэсэн хоёр дахь асуулт. За хоёр санал нь болохоор нэг нь энэ төрийн зарим чиг үүргийг хууль буюу гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагуудын тоог нэмэгдүүлэх зарим төрийн үйлчлэгийг либералчлах тал руу бас ажиллавал зүгээр болов уу? Өнгөрсөн жил гэхэд би одоо андуураагүй л Япон улс шуудангийнхаа одоо чиг үүргийг хувьчилж либералчилж ирсэн. Манайд өнөөдөр бол энэ чиг үүрэг одоо төрийн өмчт компани одоо чиг үүрэгтэйгээр л ингээд явж явах жишээтэй. За мөн би өөрөө одоо орон нутагт бас ажиллаж байсан хүний хувьд хоёр дахь саналаа хэлье гэж бодож байна. Юу гэвэл энэ ерөөсөө орон нутагт эрх мэдлийг төвлөрүүлнэгээд өнгөрсөн одоо 4 жилд эрх баригчид ярьсан боловч яг эсрэг үйлдэл хийсэн. Өнөөдөр сургууль цэцэрлэгийн удирдлагыг ч дүүрэг томилох юм эрх мэдлэг болгосон. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэвэл энэ засгийн төрийн захиргааны бүдүүвчид байгаа агентлагууд босоо тогтолцоотой байхаас илүүтэй хэвтэй тогтолцоо руу болох тал руу та бас өөрөө орон нутагт бас олон жил ажиллаж байсан хүний хувьд илүүтэй анхаарч ажиллавал зүйтэй болов уу гэсэн ийм хоёр саналыг хэлье. Тэгээ амжилт хүсье. Баярлалаа.